За тэгэхээр байнгын орооны хурал дээр таны хувьд одоо гадаад хэргийн яамнаас асуулт асуух үед бол Баццэг сайд би таны зурагч бишээ гэдэг байр суурийг илэрхийлж бас олон нийт нэлээд бухимдсан. За үүнд бол Баццэг сайд тайлбар өгөхдөө надаас тайлантай холбоотой биш танин мэдгүй асуулт асуусан учраас намайг доромжилж байгаа юм шиг санагдсан гэдэг зүйлийг хэлсэн. Ер нь тухайн үед яг юу болсон юм? Бас таны хувьд одоо дипломат хүний хувьд бол одоо бас Баццэг сайд шаардлага хангахгүй байна гэдэг байр суурийг илэрхийлсэн гэдэг хэлсэн. Та бичлэгийн энэ бүх юм чинь сайхан баримттай байгаа шүү дээ. Би тэр тайлангийн хүрээнд тайлан гэдэг нэртэй айлчлалын ёслолын тэмдэглэл оруулаад ирж байгаа юм биш үү? Наадах чинь зүгээр нэг хроник шиг юм байна. Гадаад яамны одоо бичиг баримт боловсруулалтанд хроник гэж байна, тайлан гэж байна, танилцуулга гэж байна, лавлах гэж байна. Тэгээ би ажлын үүднээс л би учил дандаа одоо өөрийнхөө салбарт ажиллаж байгаа хүмүүст өөрсдөр нь бодуулах үүднээс энэ хоёрын ялгааг хэлдэ гэхлээр хүн өөрөө би нэрээ эн чинь тайлан гэж оруулж ирчээд айлчлалын тэмдэглэл оруулаад ирсэн байж тээ. Тэгвэл би энэ дээр нь айлчлалаа англиад нэг асуудал болгоод энтэн дараа нь дүн шинжилгээ, дүгнэлт, эндээс авах сургамж, дараагийн хийх алхам энэ юмнуудаа тусгаж иж тайлан болох байхгүй юу? Тэгэхээр гадаад бодлого гэдэг чинь маш том ажил. Тэн дотор айлчлал гэдэг чинь зүгээр нэг гол ажлуудын нэг нь. Тэгвэл одоо зураг зурхад та биер, харандаа, бодог өчнөө юм биер вэрчээд энэ бол ингээд уран зургийн гол юм гэдэг. Тэгтэл чинь таны тархинд байгаа уран сэтгэлгээ чинь тэрний бүтээл үстэй. Гадаад бодлого гэдэг тэр юм чинь таны тархинд байгаа бодол, үзэл бодлыг чинь юу илгэрлэл үстэй. Тэгэхээр би тэр үднээс нь л өөрсдөр нь нэрээ ингэсэн байна гэж хэлэх юм баг гэж бодоол асуулт тавьсан. Би асуулт тавьж болно үстэй. Би гадаад бодлогын байнгын хорон дээр сайдаас 5 жилд 2 дахь удаа л асуултаа асуулаа. Гэхдээ би асууж болохгүй мүү? Би тэгээ өөрийнхөө салбараас ямар нэгэн дайралт юм хийгээгүй. Ягаад гэвэл өөрөө хариулж чадахгүй болохоор дараа нь би мэдчихсэн хариулмааргүй байсан гэдэг л үгүй. Та нар өөрсдөө бичлэгийг харал та. Өөрийнхөө салбарыг нэг та хариулах гэхээр гээгүй энэ тайлан гэдэг чинь бодлогын бичиг баримт та гарын үсэг зурж өөрөө оруулж ирсэн байгаа үстэй. Тэгэхээр та тэрийгээ өөрөө хариултаа гэдэг л юм хэлсний төлөө бөө юм болж байгаа байхгүй. Тэгээд одоо тэр 126 улсын асуудал дээр би ганцхан л юм хэлсэн. Ийм сая одоо ингэж хэлээгүй бол гадаад бодлогын байнгын ороогоор хилцэгдээд гарч байгаа баримтан дотор нүүбийн бүх оронтой дипломат харилцаа тогтоох тийм гадаад бодлогын зорилго байдаг юм шиг тэгээд биечсэн институцчлэгдсэн зорилго байдаг юм шиг яриад байгаа байхгүй юу? Тэгтэл тийм зорилго угаасаа байж болохгүй. Яагаад гэвэл одоо өнөөдөр энэ 193 дээр чинь нэмээд нүүбийн гишүүн болоогүй зөндөө улсууд байж штэ 90-ад оноос хойш гараад ирсэн. Эдгээр жишээлбэл бид нар 61 он хүртэл тэнцсээр байгаа 45 оноос 16 жил тэнцэж байгаад нүүбэд ороод ирж штэ. Тэрэн шиг энэ шинэ улсууд ч орж ирж штэ. Тэгэхэд энэ дотор бид нар зарчмын үед хүлээн авч дипломат харилцаа тогтоох боломжгүй улсууд явж байгаа штэ. Тэгсэн чинь зорилго нь болохоор нүүбийн бүх оронтой дипломат харилцаа тогтоо гэдэг. Ёстой харин гадаад бодлогын байнгын хорон дээр хилцсэн асуудал болоод гараад ирж байгаа үстэй. Тэгэхээр дараагийн хүн харахтаа энэ бол гадаад бодлогын байнгын хорон дээр хилцэгдсэн асуудал дээр эн чинь ийм зорилт байд юм байна гэж ярих болчихж байгаа. Гэтэл тийм зорилт байдгүй байхгүй, байж болохгүйгоо үстэй. Чи өөрөө ийм нарийн асуудал. Би тэгээд тэрийг одоо би ингэж хэлсний дараа энэ асуудал ийм гадаад бодлогын институцчлан зорилт байдгүй юм байна гэдгийг хүмүүс ойлгож энийг ажилд хэрэглэхгүй шүү дээ. Түүнээс бол нэгэнт гишүүн болоод яваад орцсон тэгээд бусад улс орнуудтай харилцаатай бол бүгдтэй нь байгуулах гээд байх заавал тийм эрх зүйн шаардлага Монгол улсын аюулгүй байдал эднэртэй холбоотой асуудал байхгүй. Зөндөө орнууд нүүбийн бүх оронтой дипломат харилцаа тогтоогоогүй л байдаг байхгүй. Би тэрийг л яриад байгаа. Тэгэхээр тэрийг тийм зорилго байхгүй. Яагаад гэвэл зарим орнууд байгуулж чадахгүй нь биднээс муутай биш. Нөгөө зарчмын үзэл бодлын өөр байр суурьтай орнууд хоорондоо байгуулахгүй тохиолдол зөндөө явж байна шүү дээ. Тэгэхээр тийм мэрэгжлийн бус тийм үг хэллэгийг тэнд оруулж болохгүй байхгүй. Би тэр үүднээс би ажиллаа бодож л ярьж байгаа. Таны хувьд зарчмын асуулт асуухад эргээд хувийн байдлаар хариулсан. Та нар өөрсдөө тэр бичлэгийг харна намайг одоо яам руугаа дээр би эсэргээр яамныхнараа хариулахгүй та энэ асуудлаа оруулж ирж гарын үсгээ зурсан та хариулах
гэсэн би чи зарчмын асуудал тавьж байгаа шүү. Би ямаргаа дайраагүй. Би энэ гадаад бодлогын байнгын орон дээрх миний бүх эдний унах гэжсэн хичнээн асуудлыг харин яг ингээд дэнс дээр тавигдсан багт нь авч гарч ирсэн. Манай байнгын орны гишүүдээс асуулт та нар. Яг ихэнх тохиолдолд би асуулт асуудгүй яамнаас. Харин өөрийнхөө комментар үгийг бол хэлж идэг. Хизээч би яамруугаа эргэд дайрж байгаагүй. Ер нь тэгтээ би тэнд ажиллаж исэн ажил муу өвөл тэгээд толгойг нийлээд суух тухай асуудал октоос биш шүү дээ. Тэгэл би тэр юм дээр хэлж байгаа ш. Тэр одоо 126 орон дээр энэ нөхөр ямар ч хамаагүй сайд болоогүй байсан гэд та нар энэ би та нарт энэ баримтыг өгчээ. Энэ одоо олон улсын бүр хэвлэлээр Тринидад Тобагогийн болон Ботсванагийн гадаад хэргийн сайттай Цогтбаатар 19 онд уулзаад гадаадын хэвлэлээр бичсэн байгаа шүү. Энэ улс ингийн бол Нүүбийн бүх оронтой 193 оронтой дипломат харилцаатай болох юм байна гэд одоо энэ AKI гэдэг сайт дээр гарцсан боёо. Гэхдээ энийг чи манай янах өөрсдөө мэдж байгаа ш. Тэгээд миний өдөөс харж байгаад энд хамаагүй гэд өнөөдөр миний дид сайд байсан хүн өөрөө энэ бодлогод хамт оролцоод явж исэн хүн хилээд сууж байгаа чи ёс суртахуунгүй үстэй. Энэ одоо Нүүбийн юунаас банкын төлөөлөгчийн газраас гаргаж ирсэн яг энэ юу тэр уулзалтын дараа юу мэдээлэл байна. Unity Moses сайттай би уулзж ирсэн мэдээлэл гэж байна. Энэ миний өөрийн мэдээлэл байна 19 онд. Энэ дандаа 19 оны мэдээлэл шүү. Тэгээ энэнд чинь тэр нөгөө тухайн үе би яагаад зорилт байж болохгүй. Гэхдээ гадаад хэргийн тухайн үеийн сайдын санаачлага байж болно гэдэг. Институтлэгдсэн зорилго байж болохгүй тухай би сая ярьж штэ тий. Гэтэл манай улсын хувьд тэнд үлдсэн ерөөс 2-3 орж бид нар ямар зөрчилгүй байсан учраас дипломат харилцаа тогтоочий гэдэг чинь одоо сагсаар бол самбраас 2 очкотой шийдэлт колцоонд ороод шийдэж байгаатай л түүнээс 3-ын зайнаас шийдэж байгаа тийм юу биш. Гэхдээ бид нар зөв дипломат ур чадвартай л алхам хийчихэж байгаа байхгүй тэр үедээ. Энийг л ярьж байгаа болохоос түүнээс бол тэгээд би өчигдөр юуг нь гайхалтай энэ чинь 193 оронтой байгуулсан энэ бол бүх үеийн сайд нарын юу ач хавьяаг тийм би тэрийг хизээч үгүйсгээгүй шүү дээ. Энэ одоо тэр 3 улс өнө 2 улс Тринидад Тобаго Ботсвана тэгээд Барбадос байгаа хаа. Энэ гуравтаа ингээд 3 оронтой үлдсэн тухайл би ярьсан болохоос тэр 190 189 орн бол өмнөх дипломатуудын хийсэн ажил би 180 190 оронтой дипломат харилцаа тогтоосон тухай яриаггүй үстэй. Энэ гуравт сүүлд энэ байгуулж байгаа эн чинь зүгээр л дипломат харилцаа тогтоох асуудал гадаад хэргийн сайд нар яриа шийддэг юм дээр 100 жилийн дипломат түүх ярина гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэгээд энэ баримтуудын та нар өөрсдөө аваад үзэхгүй энэ дэр чи одоо байж шít 19 оны юу шүү энэ бүгдээрээ 19 онд гарсан гадаадын хэвлэл эднэр дээр яг энэ 193 оронтой дипломат харилцаа тогтоох. Тэгээ би өөртөө наахдаг яг үнэ тийм юм яриад л наах гэсэн бол энэ дэлхийгээр аль хэдийн мэдж гин үстэй. Тэгэхэд яамн хүртэл мэдэхгүй байгаа чинь би энийг чимээгүй гадаад бодлогын ажлуудыг үг багтаа шоу багтаа хийж үр дүнд хүрдэг байхгүй. Тэр үед би шоудад явсан бол энэний нэр хүнд өсгөн гэдэг тэр үед зогсоохгүй л ажиллана шүү дээ. Энэ чинь явсаар байгаад үр дүнд хүрсэн л чухал байхгүй. Тэгээд тэр сүхэлт гэж үнтэй ярьсан гэдэг. Тэгэхээр тэр юу яриад байгааг ойлгохгүй гэсэн үг. Дипломат төлөөлөгчийн газар байхгүй байгаа шүү дээ. Дипломат харилцаагүй юм чинь. Тэгэхээр тэрийг яаж хийдэг вэ гэхээр нүүбэд суугаа байнгын төлөөлөгчийн газраараа дамжуулж нөгөө дипломат харилцаагүй орнууд руугаа гардаг байхгүй. Тэр хүн сүхэлт гэж байнгын төлөөлөгч байсан. Тэгэхээр би одоо мэргэжлийн дипломат минутаар нь энэ